био нүүрс Монголд үйлдвэрлэж эхэллээ гэснээр бол бас тодорхой хэмжээгээр аль хэдийн шуугин дэгдэгэд амжсан гэж хэлж байна. Тэгэхээр яг энэ био нүүрсийн маань гол шин чанарууд ямар байдлаар тодорхойлогдсон бэ? Ер нь үйлдвэрлэж байна гэдэг нь ямар хэмжээнд явуулж байгаа үйлдвэрлэлийг хэлж байгаа юм хэлээ. За баярлалаа. За тэгэхээр био нүүрс гэдэг бол өөрөө их онцлог бүтээгдэхүүн. Энэ 2006 оноос эхлүүлээд дэлхийн нийтээрээ энэ био нүүрсийн судалгаар ингээд бүх улс орнууд орж эхэлсэн байгаа юм. За манай Монгол орны хувьд бол 2008 оноос эхлээд бид нар манай сургуулийн одоо эрдэмтэд сонирхоод за ингээд энэ чиглэлийн одоо судалгаануудыг хийж эхэлсэн. За энэ дээр бол бид яг бас био нүүрсний судалгааны талаар тэдний технологи үйлдвэрлэл өндөр хөгжсөн Америкийн нэгдсэн улсын хаваа их сургуулийн одоо докторууд за мөн одоо Америкийн одоо биокарбон судлалын хөгжлөд энэ одоо азруудтай бид холбогдоод ингээд одоо судалгааны ажлууд маань анх эхэлсэн юм аа. За яагаад энэ био нүүрсийг бол Монголд ингээд хэрэглэх болов? Яагаад энэ талаар одоо та нар судалгаа хийх гэдэг ингээд байгаа юм бэ гэхээр Монгол орнд ерөөсөө хамгийн гол юм бол энэ био нүүрсийн түүхийд нь ерөөсөө өнгөө хөвтөж байгаа. За энэ дээр бид одоо яг ямар түүхийд байд юм бэ гэдэг ингээд аваад энэ бол малаас гарч байгаа бүх ялгц. За дээрээс нь одоо манайхны ашиглалгүй хайдаг яс байна. Тэгээд дээрээс нь одоо ойн одоо хаягдлууд байна тийм ээ ойн модны одоо хаягдлах шит ийм маш олон ийм зүйлүүдийг бол бид нар био-нүүрсийн түүхийд толгож ингэж ашиглаж болох юм а гэж. Тэгэхээр энийг агааргүй орчинд нэрх замаар био-нүүрсийг бол гаргаж авчих. Био-нүүрс гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр энэ бол цэвэр одоо карбон юм химийн томьёогоор үргэлжлэх юм бол одоо С гэсэн томьёололтой одоо ийм хар одоо модны нүүрс аргалын нүүрс гэдэг ч юм уу ийм одоо зүйлийг л одоо бид нэр био нүүрс гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бусад төрлийн бүтээгдэхүүнээс болол яг ямар онцлогтой ямар одоо чанартай ийм эцсийн бүтээгдэхүүн гарч байгаа. За хамгийн гол давуу тал нь бол бас чийг сайн хадгалдаг ийм давуу тал ах шиг байна. Био нүүрс бол энэ ашиглалт хэрэглээ бол гайхамшигтай. Био нүүрсийг маш олон салбарт хэрэгэлдэг. Үүний нэг нь бол газар тариалангийн салбар байгаа юм. За дээрэс нь бол энэ газар тариалангийн салбар дээр яг ямар үйлчлэгээ үзүүлээд хөрс сайжруулах талбар дээр ямар үйлчлэгээ сайн юм үзүүлдэг юм бэ гэхээр энэ бол хөрсний ус чигийг тогтоон барих. За дээрэс нь бол өөрөө ийм зүгийн үр шиг нүх сүрхэг бүтцтэй томруулдаг шилээр харах юм бол энд нь бол одоо чийг хөрөнгөлөгдөв. За тэгээд хөрсний ашигтай бактери үржих юм боломж өрдөж өгдөг. Бидний хийсэн судалгаа байгаа л да. Жишээлбэл одоо нэг био нүүрс хийгээгүй 1 грамм хөрсөнд одоо ашигтай бактери нь 3 сая ширхэг байсан. Био нүүрс хөрсөнд холиод энийг бол одоо 1 сарын дараа дахиад шинжилээд үзэхэд бол 300 сая ширхэг болсон. Хэдийгээр одоо 3 сая байсны 300 сая ширхэг болж байгаа гэдэг бол бидний нүдэнд үл үзэгдэх ийм одоо бактериуд боловч энэ бол ургамлын хооллолтод маш одоо өндөр хэмжээний нөлөө үзүүлдэг, ургацыг нэмэгдүүлдэг, хөрсний бүтцийг сайжруулдаг ийм сайн давуу талуудтай.